Шүргэн Цэвэгийн Vistas of Infinity гээд ном дээр гарсан гоё санаануудаас рекорд хийгээд явж байна. Тэгээд Шүргэн Цэвэ болохоор эхэндээ болохоор нөгөө бясалгал хийгээд сууж байгаа гол зорилго нь болохоор ерөнхийдөө өөрийнхөө ухамсарыг таних, өөрийнхөө жинхэнэ бий гэж мэдэрч байгаа тэр оршихуугаа таних гэдэг ерөнхийдөө зорилготой. Өөрөөр хэлбэл нөгөө ухамсар гэж яг нөгөө эргэн тойрныг мэдэрч байгаа янз бүрийн experience туршлагыг хүлээн авч байгаа тэр зүйл яг юу вэ гэдгийг бясалгалын тусламжтайгаар яг олж мэдхийг хүсээд тэгээд энийг одоо олохын тулд бясалгалын гүн төлөвт маш их ордог байсан. Тэгээд гол нөгөө хайж исэн зүйл нь ерөөхдөө нэг самади гэж ярьдаг ухамсарын дээд төлөвт оронгууд яг мэдрэх боломжтой зүйл байсан болж таарад. Тэгээд ихэнхдээ болохоор ерийн бясалгал хийгээ суучдаг байсан. Одоо бясалгал хийгээ сууж байгаа цаг хугацаа нь ерөөхдөө нөгөө нэг одоо илүү санагддаг. Өөрөөр хэлбэл өөр ямар нэг зүйл хийж байгаагаас илүү одоо бясалгаа зүгээр сууж байгаа нь өөрөө нөгөө нэг өөрт нь илүү санагддаг байсан. Тэгээд яг энэ нөгөө нэг сүнсэн биеэрээ физик биес гарах тийм туршлагууд нь болохоор тохиолдлууд нь дандаа тийм санаандгүй болчихсон. Өөрөөр хэлбэл одоо ийм самадид ороод аянда одоо нэг ухамсарын хувьд боломжтой болдог тийм зүйл болж таарад. Тэгээд ерөнхийдөө өөрөө нэг астрал биеэрээ биес гарыг гэж ихтэй зорддог. Гол нь нэг самадын төлөвт мэдрэгддэг ухамсарын тэр дээд мэдрэмжинд их мэдрэмж шүүх болно одоо зүтгэдэг байсан нь одоо нэг астрал аял гэдэг зүйлд аяндаа хүргэсэн болж таарсан. Тэгэхээр нөгөө бид нэг сүнсэн биеийн аял энтер гэдэг бол ерөнхийдөө нөгөө самадид хүрсэн одоо өөрийгөө таньсан үед одоо илэрч гардаг хүний өөрийнх нь нөгөө нэг байгалаас одоо өгөгдсөн тийм скил чадамж болж таарч байгаа. Тэгэхээр одоо биеэс гарах одоо сүнсэн биеийн чадамжаа одоо сүнсэн биеэр аялдаг болох гэж хичээхээс илүү энэ нөгөө самадид хүрч одоо өөрийн ухамсар гэдэг зүйлээ одоо таних тусам аянда нөгөө нэг хүний ийм нэг supernatural гэдэг чадамжууд нь аянда илэрч гардаг болж таарч. Тэгээд ерөнхийдөө самади юутай төстэй мэдрэгддэг вэ гэхээр одоо орчин үед болохоор flow mind гэдэг яриад байгаа. Өөрөөр хэлбэл зоонд орох энэ төргээд одоо ямар нэг зүйл хийж явахдаа тэрэндээ бүр гүн яваад орчдөг. Тэгээд тэр үеийн үедээ болохоор цаг хугацаа өнгөрч байгаа эсхийг миний л баг анзаарахгүй болчдөг шахуу. Тэгээд яг ийм зүйлийг болохоор хүн болгон одоо ямар нэг дуртай зүйлээ хийж явах эсвэл хийж байгаа зүйлдээ ингээд гүн автах үедээ ингээд яг энэ flow state гэдэг зоонд орох гэж байгаа мэдрэмжийг мэдэрдэг. Тэгээд самадын төлөв гэдэг нь болохоор яг энэний одоо энэ flow state-ийг хэдэн 100 дахин хэдэн 1000 дахин үржүүлэхэд яг ийм самадын төлөвт мэдрэгддэг ухамсарын дээд төлөв гэж яг юу болох вэ гэдгийг ерөнхийдөө төсөөлж болох юм шиг. Тэгээд яг ийм одоо самадид орцсон үед мэдрэгддэг мэдрэмж өөрөө одоо нэг дэлхий дээр одоо мэдэрч болох бусад зүйлсээс хамаагүй илүү байдаг гэдэг нэг юм харьцуулт ном дээр явчихсан. Тэгээд яг энэ болохоор ер нь янз бүрийн бясалгалын
эсвэл йогийн номсуудад гардаг зүйл одоо нэг гол одоо ийм зүйл байдгийг шүү гэд бичижсэн зүйлтэй гэж л өөрөөр хэлбэл нэг одоо энтхийг талын йог эсвэл төвдийн лам нар ингээд хэдэн өдрөөр, хэдэн сараар, хэдэн жилээр одоо самадид ороод суучдаг, тэндээсээ баг гармааргүй санагддаг болчдөг гэд. Тэгээд энэ нөгөө нэг одоо самадын төлөв ороод мэдэрч байгаа мэдрэмж нь өөрөө нэг физик ертөнцийн 5 метргүйгээр мэдрэх зүйлсээс хамаагүй илүү байгаа болохоор нөгөө нэг самадын төлөвтэй илүү автаад илүү тэмдэг байх сонирхолтой одоо илүү байгаа нь мэдэгддэг болж байгаа. Тэгээд энэ нөгөө нэг одоо жишээ нь хүмүүс одоо амьдарч явах үедээ дотроо сэтгэлдээ мэдэрдэг тийм хоосон орон зай, хоосон мэдрэмж гэдэг зүйлийг шууд ер нь дүүргээд өчтдөг. Одоо ямар нэг илүү нөгөө нэг дотоодоо мэдрэх одоо гой мэдрэмж гэдэг зүйлээр ингээд самадын төлөвт орцсон үед мэдрэгддэг болохоор буцаад нэг гадагшаага гарч ирнэ гэхээсээ илүү тэр төлөвтөө байгаа даа санагддаг. Тэгээд Vistas of Infinity гэд номон дээрх гол санаа нь одоо номны энэ нэршил нь угаасаа энэ нэг ухамсарыг таньж мэдэх гэсэн нөгөө нэг Чүргэн зээгийн оролдлого нь одоо 30-40 жилийн турш хийж байгаа бяцлаглалын үр дүнд 80-да энэ нөгөө сүнсэн биеэрээ гарч аялах чадамж байдлаар илж гарсан. Тэгээд өөрсдийнхөө үзсэн туршлагуудаас энэ номоо бичсэн гэх. Тэгээд ерөнхийдөө нэг сүнсэн биеэр гарах гэж хичээхгүй гол нь нөгөө нэг ухамсарын эндээ төлөвийг мэдрэх гээд самадид орох гэж хичээдэг байсан болохоор бүр нэг сүнсэн биеэр гарахгүйгээр баг хэдэн сарч болдог байсан гэдэг номон дээр бичсэн үлээ. Тэгэхээр нэг одоо яг зөрүүдээр ингээд нэг өөрийнхөө тэр out of body astral projection experience-ийг мэдрий гэж нэг хөөцөлддөг гол нь одоо нэг ухамсараа өөрийгөө таних гэж хичээдэг, тэр нь өөрөө үр дүнд хүргэсэн болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл бяцлаглалын төлөвт орох тусмаа өөрийнхөө дотоод руу, өөрийнхөө дотоод мөн чанар руу, өөрийнхөө одоо нэг тийм өндөр хэлбэлцлийн энерги рүү ойртох тусам тэр хэлбэлцлийн энергийн одоо нэг мэдрүүлдэг зүйл. Тэгээд тэр энерги өндөр хэлбэлцлийн энергийн төлөвт хүрэнгүүт олж авдаг тийм чадамжууд аяндаа ерөөхдөө амьдралд нь илэрч гарсан болж таарч байгаа.